Бүсгүйчүүд татваргыг ер нь өргөн хэрэглээнд маш ихээр ашиглаж байгаа. Тэгээ энэ нь бол өөрийнхөө арсыг гэмтэх, өөрийгөө зүсэх ч юм уу, мөн өсний ургалтыг илүү хурдсгах тийм сөрөг талтай. Харин вакс бол өсийг угаар нь авдаг учраас өсний ургалтыг шингэрүүлэх мөн мэдээж аюул арай багтаа өөрийнхөө арсыг гэмтэх энэ асуудал бол илүү багтаа байгаа. Ваксны хамгийн том давуу тал нь бол өсийг уудан зор буюу болцоотой авдаг учраас энэ маань өөрөө ургалтыг илүү удаан болгоно. Вакс хийлгэснээс хойш 10-аас 14 хоногийн дараа үс арсан дээр цохож эхэлдэг. Мөн ургахдаа болцоотой авсан учраас энэ үс маань өөрөө нарийн ширхэгтэй зөөлрч ургадаг. Вакс анхудаа хэлэх гэж байгаа хүмүүст хамгийн том зөвлөгөө бол нэгдүгээрт өөр арсны хит мэдрэг онцлогоо аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн вакс хэлэх нь баг зэргийн цочрол өгдөг учраас энэ дүүрийг баг зэрэг бэлдэх хэрэгтэй. Энэ нь үсийг угаар нь авдаг учраас 2-оос 5 секундын таталтын баг зэргийн өвдөлт байдаг. Энд ер нь өөрийгөө бэлдэж ирэх хэрэгтэй. Вакс хийх процесс маш богино хугацаанд явагддаг учраас арсанд тэгж унжихаар нөлөө бол өгдөггүй. Яагаад гэвэл ваксын татлах хугацаа 2-оос 5 секунд байдаг учраас арс өөрөө булчинлаг, эргээд агшдаг, сундаг. Гэхдээ энэ таталт нь бол унжихаар тийм их нөлөө өгдөггүй. Вакс хийлгэснээс хойш 10-аас 14 хоногийн дараа арсан дээр цохож эхэлнэ. Дараагийн вакс хийлгэх хугацаа 30-аас 45 хоног гэдэг. Манай бүсгүйчүүд витийн тосон ваксыг өвдөхгүйгээр вакс хийх хүсдэг бүсгүйчүүд авч хэрэглэж болно. Энэ илүү тохиромжтой. Харин туузан ваксыг авч хэрэглэх илүү авсаархан байдаг учраас гэртээ болон ажил дээр магадгүй аялал зугаалгаар явахдаа хэрэглэх боломжтой учраас сонгож болно. Харин халаадаг ваксыг гэрийн нөхцөл бид нар халааж хэрэглэх учраас гэртээ хэрэглэх, байнга хэрэглэх, дээр нь савлгаа том учраас энийг гэртээ байнга хэрэглэхэд зориулагдсан байгаа. Тэгээд туузан болон халаадаг вакс нь үсийг илүү удаан ургуулах учраас мөн зөөлрч ургах учраас яг энийг хүсэж байгаа бүсгүйчүүд авч хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бүтээгдэхүүний зааврын дагуу зөв дэс дараалттай хэрэглүүл та хүссэн үр дүнгээ авч чадах болно. Тиймээс та заавартай сайн танилцаарай.